Шинжлэлийн засгийн газраас орон нутгийг хөгжүүлэх хүрээнд энэ оноос эхлэн сум дундын төвцөлтийг хэрэгжүүлж эхлэх байгаа лээ. Үнэн дээр алс хязгаар хөдөөгийн сумыг хэдхэн сарын дотор шинжилж барина гэдэг итгэмээргүй мөрөөдөл шиг санагдана. Гэвч Баянгор аймгийн Бууцаагаан Баянлаг зэрэг сумд сум дундын төв төсөл хэдийнэ хэрэгжээд эхэлжээ. Хэдийгээр уг төсөл хэрэгжиж эхлээд сар хүрэхгүй хугацаа өнгөрч байгаа ч сумын төвийг аймгийн дайтай болгох гэсэн нутгийн залуус их бүтээн байгуулалтын ажилдаа ханцуу шамлан орж өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байна. Тэд инхүү асар богино хугацаанд орчин үеийн техник технологи ашиглан хөгжлөөд урам зориг, итгэл дүүрэн тэмүүлсээр байна. www.morningnews.mn Бид эхлээд Баянгор аймгийн Баянлаг сумыг зорив. Аймгийн төвөөсөө 200 гаруй км дорших хэл суманд дээрх төсөл ердөө сарын өмнө буюу өнгөрсөн 5 дугаар сарын 20-нд хэрэгжиж эхэлсэн гэхэд барилга нь итгэмээргүй хурдан баригджээ. Биднийг очих үеэр л ихэд ганц шөнийн дотор 20 ортой эмнэлгийн 2 давхрын ханыг бариад сургуулийн суурийг цутгасан байгаа харагдав. Тус суманд 20 ортой 2 давхар эмнэлэг, 650 хүүхдийн бүрэн дүнд сургууль, 180 хүүхдийн хүлээн авах чадaltaй цэцэрлэг, 150 сурагчийн дотуур байр болон сумын захиргаа, соёл спорт заалны барилгын ижил эд өрнөж байна. Шинээр баригдаж буй сумын барилгын ажил 250 орчим ажилтан байгаагийн 100 гаруй нь орон нутгийн буюу Баянлаг сумын иргэд аж. Тэд 2 ээлжуулан 24 цагаар ажиллаж байгаа ч өсч төрсөн нутгийнхаа бүтээн байгуулалтад оролцож шин сумтай болох итгэл дүүрэн байгаагаа нутгийн иргэд ярьж байна. Энэ бол одоо их бас газар нутгийн хувьд ч гэсэн бас манай Баянлаг сум бол Улаанбаатар хотоос болон Баянгор аймгаас нэлээд алслагдмал ийм хамгийн одоо өмнө талын захын ийм сум байгаа. Тэгээд сум дотор нь бол манай төсвийн байгууллагууд бол үйл ажиллагаагаа явуулахад одоо хүн ам их олонтой учраас бас одооны байгаа байгууллагууд нь бол хүрэлцээ юу нь бол багтаамж юм нь бол бага хүрэлцдэг. Жишээлбэл эмнэлэг гэхтэл одоо цөөхөн ортой бас нэг нэлээд олон өвчтөн хэвтээ дэмжлүүлчмээр одоо ийм үед бол ийм сайхан шин сумын төсөл орж байгаад бол сэтгэл өндөр байна. Эх орон хаанаас эхэлдэг гэхээр баг нэгжээс нэг алс бөглөө зэлүүд газар нутгалж байгаа малчны гэрээс эхэлдэг. Тэгэхээр зэрэг сумын төв, шин сумын төвтэй болно гэдэг бол үнэхээр одоо улсын хөгжлийг нүүр царай болох одоо иргэд рүүгээ чиглэсэн хамгийн том бодлого гэж ойлгож байна. Тэгээд энэ Бууцаагааныхаа маш зөв сонголт хийсэн мөн одоо энэ засгийн газрын том бүтээн байгуулалтыг сумандаа авчирч чадсанд энэ Бууцаагааны нийт иргэдэд өстой баяр хүргэмээр байна. Тэгээд тун удахгүй манай сум ч гэсэн ийм сайхан сумын төвтэй болох байх гэж найдаж байна. Тэгээ ер нь бол одоо сумын төв хөгжөөд ирэх юм бол олон сайхан залуучууд нутаг орноо орхиж Улаанбаатар хотын тэр төвлөрлийг бий болгож тэнд байгаад байхгүй шүү дээ. Тэр тусмаа гадагш дотгошоо гарч одоо ажил төрөл хайж явах юм зовлонгүй болох юм байна. Сумын төвд байдаг хамгийн гол асуудал бол залуучууд маань хичнээн сурж боловсрсон ч гэсэн ирээд ажил хийх ямар ч нөхцөл боломжгүй байдаг. Тэгээ энэ боломж нэгж байгаа учраас энэ залуучууд маш их баяртай сайхан байх л гэж бодож байна. Баянцхан сумын сум дундын эмнэлгийн ахлах совилогч Наран Цэцэрлэг гэж хүн байна. Тэгээд энэ шинэ сум төсөлтэй танилцахаар энэ сумын энэ баригдж байгаа барилга тэгээд энэ бүтээн байгуулалтыг үүсгэх гэж тэгээд эмнэлэг нь чухамхуу ямар байх вэ? Энүүнтэй танилцах гэж ирсэн. Одоо нэгсэндээ сум дундын эмнэлгийн төлөөлж ирсэн байгаа. Тэгээд энэ барилгыг үзээд бол сэтгэл өндөр байна. Бүтээн байгуулалт бол яг газар дээр ингэж хийж байна. Одоо ийм учраас бол энийг бол цааш нь бүх сумдаа л дэлгэрүүлж бүгдөөрэнд нь ийм сумтай болохыг л хүсэж байна да. Хэдийгээр Баянлаг сум аймгийнхаа төвөөс алслагдмалж энтхийн иргэд шугам сүлжээнийхээ асуудлыг ерөнхийд нь шийдчихсэн гэн мөн нэг цагт 5 тонн ус татах хүчин чадалтай гүний худгаар усны асуудлаа шийдэхээр 1.6 км шугам сүлжээний хоолойг барьж байгуулсан төдийгүй цэвэр бохирын цэвэрлэх байгууламжийг барихаар бэлтгэж байна. Үүнээс гадна барилгын ажлын хамгийн чухал хэсэг болох сүр цутгалтын ажил 90% явагдаж байгаа аж.